Сайн уу? Ано байна. Энэ удаагийн видеогоор би та нартай өөрийн арьс арчилгаанд яг одоо хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя гэж бодлоо. Би өөрөө хуурай энгийнду арьстай яг одоо иймэрхүү дулааны улирлаас хүүтний улирлуу шилжиж дуусч байгаа энэ үед ерөөдөө өвлийн ихэнх сард арьс арчилгаанд маань нэлээд их ус чийг бол дутагдж байдаг. Тэгээд зуны одоо ашиглаж байсан бүтээгдэхүүнүүд арьсуудад үзэхэд яг одоо бол нэлээд өөрчлөгдсөн харагдаж байна л да. Тэгэхээр магадгүй над чиг арьстай хүмүүст эсвэл ус дутсан, чийг дутсан арьстай хүмүүст туслах болов уу гэж энэхүү видеог бэлтгэн хүргэж байгаа юм шүү. За мөн түншлэн энэхүү видеоны хэсгийг Itfair брэндтэй хамтран хүргэж байгаа. Энэхүү видеог бүтээгээд хамтран ажиллаж байгаа Itfair брэндэд баярлалаа. Хүн бүрийн арьс арчилгаанд заавал байх шаардлагатай 3 шат байдгийн эхнийх нь цэвэрлэгээ байдаг. Миний хувьд өөрийнхөө цэвэрлэгээний шатанда double cleansing-ийн аргыг бол хэрэгэлдэг. Өөрөөр хэлбэл оройн арьс арчилгааныхаа үеэрээ арьсаа цэвэрлэх тосон суурьтай цэвэрлэгч, за мөн араас нь усан суурьтай цэвэрлэгчийг бол ашигладаг. Миний тосон суурьтай цэвэрлэгчийн хувьд бол яг одоо Round Lab брендийн 1025 Docto гэдэг нэртэй cleansing oil буюу цэвэрлэгч тосыг бол ашиглаж байгаа. Ер нь ийм тосон бүтэцтэй шингэн тосон цэвэрлэгчнүүд дундаас бол миний ашиглаж байсан хамгийн шингхэн тос байгаа. Ер нь бол би өөрөө нэлээд ийм зузаа, ер нь өтгөндөө заримдаа cleansing balm гэдэг цэвэрлэгч гүгэл бол ашиглах дуртай. Гэхдээ сүүлийн үед ерөөдөө дэлхийн даяар бол үүссэн байгаа нөхцөл байдалтай хамаарат ер нь нүүрээ будах маань ер нь багассан. Нэмээд ч угаас өмнөх ажил солигдсоноос хойш ер нь нэлээд ийм зузаан буудаг хэрэглэхэ болсон учраас миний яг ийм цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд тийм ч юм зузаан байгаад ах шаардлагагүй болчихсон гэх юм уу. Тийм учраас иймэрхүү хөнгөн усан дуу маягийн тосон цэвэрлэгчүүд нэлээд сонирхолтой санагдаж байгаа. За араас нь яг усан суурьтай цэвэрлэгчний хувьд бол Rovectin брендийн Skin Essentials Conditioning Cleanser. Яг Rovectin энэ бүтээгдэхүүний хувьд бас л айгүй тийм шинхэн усан дуу бүтэцтэй гоё нь яг ингээд нэг ганцхан памп буюу ер нь ганцхан пампч баг ихэдтэй юм дөө тал пампыг ерөнхийд гарн дээр аваад үрж хөөсрүүлж агаад нүрээ ингээд угаахад хөөс нь айгу сайн хөөсөрж өгдөг. Энэ ялангуяа нүүр чинь одоо чиглэг нойтон байгаа үед. Тэгэхээр хэрвээ Rovectin энэ бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол чиглэж аваад үзэрэй гэж зөвлөмөр байна. Энэ нь яг гоён зөвхөн хуурай энгийн арьстай гэхээсээ илүүтэй эмзэг арьстай хүмүүст асар тохиомжтой байх юм шиг санагдсан. Цэвэрлэгч шатны бүтээгдэхүүнүүдийн араас арьсандаа ерөөдөө ус өгөх, яг эмчилгээнд бэлдэх шат бол миний хувьд бол орж ирдэг. Энэ шатн дээр би яг 2 бүтээгдэхүүнийг үндсэндээ ээлжлэн ашиглаж байгаа л да хэрэгцээтэй байгаа эсхээсээ хамаарат. Эхнийх нь Rovectin брендийн Cica Care Purifying Toner. Centella asiatica агуулсан буюу ерөөдөө бар өвсгий л да бар өвсний хандыг бол агуулсан арьсыг нөгөө эмзэгшүүлэхгүй байх зориулалттай ядраад арьс маань ингээд жоох юм ааштай болж ингэж ирсэн үед бол ашиглахад айгу эвтэйхэн тийм зүгээр арьсаа жоохон тайвшруулж өгөх зориулалттай баг зэрэг юм хайрлсан бүтээгдэхүүн шиг санагдаж байгаа. Заавал тийм онцгой тийм ич шидийн гэж би бол хэлэхгүй л дээ. Гэтэл угаасаа төмдөрнөөс санагдах юм ич шидийн зүгээр хүлээж хэрэггүй. За үүнтэй зэрэгцүүлээд Itfair брендийн Beauty Booster Blooming Essence-ийг бол хэрэглэж байлаа. Энэ бол яг Itfair брендийн миний ашиглаж үзсэн хамгийн анхны бүтээгдэхүүн. Одоо усыг нь өгөөд араас нь эмчилгээний шатнд бэлдэх зориулалттай тийм яг солонгос арьс арчилгааны бүтээгдэхүүн гэх юм уу да. Эндээс нэг онцгойлон хэлэх зүйл нь юу гэхээр за нэгдүгээрт бол бүх төрлийн арьсанд бол тохиомжтой гэж байгаа. Гэхдээ хэрвээ та нар арьс арчилгааны бүтээгдэхүүн дотор агуулгдсан тийм орцынх нь үнэрт бол тийм мэдрэг ханддаг бол магадгүй энэ та нарт зориулагдсан бүтээгдэхүүн биш байх. Миний хувьд бол яг иймэрхүү үнэрэнд бас тийм нэг тийм сөрөг бол хандаад байдаггүй. Нэг ялангуяа миний арьс маань өөр энгийн хуурайд арьс учраас тэр нэг тийм сөрөг нөлөө одоо сөрөг реакц үзүүлээд байдаггүй л дээ. Тийм учраас ч гэсэндээ надад нэг тийм асуудалтай байдаггүй. Гэхдээ эмзэг арьстай хүмүүст бол бас энийг анхаарч үзэх хэрэгтэй. Яг онгойлгоод ингээд задлаад үзээд ашиглагад явгууд шууд нөгөө тийм bergamot oil, lavender oil бол нэртэж байгаа. Тэгэхээр ийм lavender, bergamot за нэг ялангуяа бол lavender oil дуртай хүмүүст бол ашиглагад айгүй одоо дуртай байх бүтээгдэхүүн болов уу гэж бодож байна. Миний хувьд яг ихэвчлэн энийг нэг тийм араас нь эмчилгээний шатны бүтээгдэхүүнийг хэрэглэх зорилгогүй шууд чиг шүүрч тос руугаа орох гэж байгаа бол энийг бол ашиглаад байгаа. Яг тэр өөрөө нөгөө ойл агуулчихсан байгаа учраас lavender oil агуулчихсан байгаа учраас тийм арьснаар маань алхтны чийг өгөөд эхэлчихэж байгаа байхгүй. Тийм болохоор алхтны арьсыг маань нөгөө түгжих шат руугаа ингээд чиглүүлээд ингээд аваад явцсан байгаа учраас би араас нь заавал эмчилгээний шатны бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй санагдсан үедээ энийг арьсандаа нөгөө арьсныхаа эмчилгээ болгож ашиглаж байгаа рутинийнхаа үеэр бол хэрэгэлдэг байна. Арьс арчилгааны маань эмчилгээний шат бол үндсэндээ ер нь 3 бүтээгдэхүүнээс бол бүрддэг. Ингэхдээ өглөө оройдоо бол жоохон ялгаатай. За өглөөний арьс арчилгааны үеэр бол заавал ашигладаг нэг зүйл маань антиоксидант серум байгаа. Энэ удаад бол би CeraVe-гийн Skin Renewing Vitamin C серумыг бол өглөөний арьс арчилгааныхаа үеэр бол ашиглаж байгаа. Ер нь бүхэл нүүрэндээ бол тарааж бол түрхэд яг л
ингээ шингээгээд явчихдаг. Харин оройн арс арчилгааныхаа үеэр мөн л CeraVe брендийн Skin Renewing Retinol Serum-ыг бол би туршиж байгаа. Аль аль нь нэлээд их дуусах төвчн рүүгээ хүрсэн байгаа учраас дуусгаар нь би өөрийнхөө Instagram хаяг дээрээ яг энэ арс арчилгаанд зориулсан Instagram хаяг байгаа. Тэрэн дээр бол ревю бол оруулна гэж бодож байгаа шүү. За энэ хоёрыг бол өглөө оройдоо бол ээлжлээд хэрэглэсний дараа бол өглөө орой аль алинд нь араас нь эмчилгээний шатан дээр Etvering serum-ыг бол ашиглаж байгаа. Энэ бол Bifida Firming Brown Extreme Serum. Орос найрлагын аваад ингээд шүүгээд үзэхээр ер нь арстан дээр илүүтэй ингэж ус өгөх, түгжих яг тийм эмчилгээний шатанд илүүтэй хөгшрөлтийн эсрэг, хуурайшилтын эсрэг үйлчлэгээ үзүүлэх зорилттой бүтээгдэхүүн юм байлээ л дээ. Тийм учраас яг эмчилгээний шатанд ашиглаж байгаа ретинол болон ретинол серумынхаа араас нь бол би хэрэглэж байгаа. Яг миний Etvering бүтээгдэхүүнүүдээс өнөөдрийн хүртэл байдлаар туршиж үзсэн байгаа бүтээгдэхүүнүүдээс надад хамгийн их таалагдж байгаа нь энэ бор серум нь. Миний хувьд яг онгойлгож байгаа л нэг пампыг бол гаргаал заримдаа бол гойсон илүү хэрэгтэй санагдсан үед бол 2 пампаар бол арсандаа дарж шингээгээд явчихад араас нь гоё юм арсан ингээ гоё ингээ буцаагаад чийг өгсөн эмчилгээний дараа буцаагаад ингээ ус өгчихсөн. Тэгээ чийгшүүлтийн шатанд бол бэлэн болцсон байгаа юм шиг бол санагддаг. Тэгэхээр хэрвээ өвлийн арс арчилгаанд чинь эмчилгээний шатны чинь араас магадгүй илүү ингээ ус өгж ингээ төгжиж өгөх шатны өмнө гэж барьер болж өгөх нэмээд яг юм үрчлээний эсрэгч гэх юм уу ерөөхдөө яхаа хөвшөлтийн эсрэг шинж тэмдгүүдийг арилгахад чинь шаардлагатай тийм хөнгөн серум хэрэгтэй байгаа бол магадгүй Etvering энэ серумыг сонирхож үзээрэй гэж зөвлөе. Арсаа ингээл усаллаа, цэвэрлэлээ, усаллаа, эмчиллээ, нэмэж явах ус өглөө. Тэгсэн бол араас нь заавал бүтээгдэхүүнүүдэд түгжиж өгөх чийгшүүлэлтийн шат бол ашиглах нэвтрэх шаардлагатай байдаг. Оройн арс арчилгааныхаа үеэр бол яг арсаа ингээд түгжиж усыг бол түгжих чийгэн дээр бол би одоогийн байдлаар энэ хоёр бүтээгдэхүүнүүдийг бол ээлжлэн ашиглаж байгаа. За эхнийх нь бол арай хөнгөнөөс нь эхэлж байна. Энэ бол Etfer брендийн Hydro Intense Moisturizing Emulsion. Emulsion буюу ерөөхдөө эмүүлсжүүлсэн бүтцтэй учраас айгуу тийм хөнгөн тийм шингэн санагдахгүй. Наа чиг хуурай энгийн арстай хүмүүс ер нь яагаад эмүүлс хэрглэж байгаа юм болоо гэж гайхаж үйж магадгүй би зөөрө гайхаж байгаа. Гэтэ яг юм дундын юм нэг шат болгоод ингээд өгчөнгүүтэйг арсанд гоё юм чийгшлийг өгөөд усыг биш шүү чийгшлийг өгөөд ингээд түгжиж өгж байгаа мэдрэмж нь бас сонирхолтой юм байлээ. Хуурай арс нь хуурайшдаггүй ер нь байнгын тослогдоод байдаг ч юм уу те. Тэгээд дээрэс нь магадгүй юм lavender oil-ны өнөр нь дуртай хүмүүс байх юм бол магадгүй энэ нэг туршиж үзэх нь зохимжтой байж магадгүй. Тэгэхээр эмүүс түрхчээд хуурай арстай хүн л иймэрхүү зүйлийг бол хийж чадах байх. Араас нь нэлээд зузаан чийгшүүрх тоосод хэрэгэлдэг. Энэ бол Rovectin брендийн Skin Essentials Barrier Repair Cream Concentrate. За нэгдүгürt cream гэдэг үгийг харсан баг. Крем зузаан. Нэмээд concentrate буюу юм өтгөрөөс. Тэгэхээр хамгийн хуурай арстай хүмүүс тэгээд начиг нэгдүү хаяа нэг юм энгийн дүү арстай хүмүүс нэлээд их юм чийг дуцсан арстай хүмүүс л ажиллахад тохиромжтой бүтээгдэхүүнүүдийн нэг байгаа шүү гэдгийг өөрчлөн анхааруулъя. За хэрвээ арай нөгөө энгийн арстай ч юм уу арай тослогдуу холбогдуу арстай бол энэ нөгөө aqua concentrate гэдэг арай өөр хувилбар нь байдаг. Бас тэр нь бол арай зохимжтой байж магадгүй юм. За миний хувьд энийг ашиглаж байгаа яг угаасаа энийг анх авчиад би яг өвлийн арс арчилгаанд л ашигландаа гэж 100 ерөөс огт задлахгүй байсан. Тэр нь яг болсон бэлээ. Яг өвөл эхлээл задлал ашиглаж эхлэхэд шууд ингээд арсыг маань ингээд хөнжил шиг ингэж хучиж аваад урд нь турхсан байгаа бүх юм ус энэний чийг мгийг хүртэл бүгднийг ингээд түгжиж өгөөл унтахад айгүй гоё бэлдэж өгч байгаа. Тэгэхээр тэр агуулгаараа яг юм Rovectin-ийн энэ бүтээгдэхүүнүүдэд амар таалагдсан. Яг миний хэрэгцээг өвлийн улирал миний хуурай энгийн арсыг чийг өгч чадж байгаа. Тийм чийгшүүр тоснууд энийг. Тоснуудын нэг ч гэж үгүйсээ ганцхан энийг л ашиглаж байгаа. Тийм тос. Чийгшүүлэгч болон хамгаалтын шатанд бол ашиглаж байгаа өглөөдөө ашиглаж байгаа бүтээгдэхүүн бол энэ байна. Энэ бол All Natural брендийн Hotuinia Cordata Moisture Sun Cream. Ингээд солонгос арс арчилгааны бүтээгдэхүүнүүд тэр дундаа нарны тостой орсон скандалын дараа бол яг тэр шалгалтыг даваад гарцсан SPF 50 нэмэх PA 4 нэмэхтэй бол бүтээгдэхүүн байгаа учраас надад тийм эргэлзээгүйгээр л ашиглаж болж байгаа. За texture буюу бүтцийн хувьд бол өөр айгуу тийм чийгшүүлэгч шинжтэй тийм нөгөө цагаан тийм давхар бол үлдээгээд байдаггүй. Энэ нарны тусны дээр болохоор мейкап бол нэг тийм айгу гоё тогтдог нэг тийм нөгөө юм хөдлөөд байдаггүй. Жишээ нь өнөө өглөө би яг энэ нарны тус төрөгчд араас нь бол нүрэ бутсан яг cushion foundation ашигласан л да. Гэх мэтэр тэгэхээр яг угаасаа л нарны тус бүгд тэрэ төрөх юм чи ямар нэгэн өөрийнхөө арсан тохиромжтой өөрийнхөө химнэл тохиромжтой өөрийнхөө хэрэгцээнд нийцсэн нарны тусыг бол олж аваараа яг одоогоор бол би зүгээр
тосыг бол ашиглаж байгаа. Зөвлөх үү? Яа, why not? Угаасаа аюу өвтөйхэн тийм хийн гэснээр бол хийдэг тос байлээ. Нэг санаа зовоож байгаа зүйл нь жоохон юм өтгөндүүд байж магадгүй зарим хүмүүсийг надаас илүү тослог арьстай хүмүүст бол жоохон өтгөн санагдаж магадгүй. Надтай ажиллах гэсэн надаас хуур арьстай хүмүүст бол нэг юм асуудал болоод байхгүй бах. Өглөөнийхөө арьс ажиллагааны үеэр хэрэгжилчихсэн байхад яг одоо өөрийнхөө арьс арчилгаандаа хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдэд танилцуулахад ийм байна. Энэхүү видеон дээр дурдсан бүх бүтээгдэхүүнүүдийг би видеоны доор тайлбар хэсэгт холбож өгсөн байгаа. Түүнчлэн зарим бүтээгдэхүүнийг хөнгөлөлтөө өмнөр авах боломжтой мэдээллүүдийг ч гэсэндээ оруулж өгсөн байгаа шүү. Тэгэхээр хэрвээ саяны видео үзэж байхад сонирхсон, анхаарлыг чинь татсан бүтээгдэхүүн байсан бол видеоны тайлбар хэсгийг энэ видеоны доор байгаа тайлбар хэсгийг нээж үзээд тухайн сонирхсон бүтээгдэхүүнийхэн холбоосон дээр дарж ороод үргэлжлүүлэн өөрчлөлт тохиромжтой эсхийг судлаарай гэж уриалмаар байна. Цаашлаад энэхүү видеог бүтээхэд хамтран ажилласан Itfair брэндэд баярлалаа. Энэхүү видеоноос үнцийг авсан гэж найдаж байна. Тэгсэн бол лайк дараарай. Өөрийнхөө арьс арчилгааны дэглэм яг одоо өвлийн арьс арчилгаанд чинь ямар өөрчлөлт өмнөх хөлөрлөөс орсон бэ? Тэрийг ч гэсэн видеонд комментэр үлдээгээрэй гэж уриалмаар байна. Хамт байгаад баярлалаа. Дараагийн видеогоор тун утгагүй эргээд уулзъя. Баяр таа.